Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Болдоггүй бор бодлоод маань 2 дахь сизны маань 2 дахь дугаар одоо бэлэн болоод байна. Эхлэх гээд байна. За тэгээд энэ удаагийн зочнороо бас маш чухал сэдвээр ярих гэж одоо маш хүндтэй зочныг бас бид нөрөн оролцуулж байна. Хинбэ гэвэл одоо манай энэ болдоггүй бор бодлуудын маань бүх одоо мемберүүд бас бүгд нэг сургуульд явсан одоо ангийн дотн найзууд те бөөнөрөө ингэж одоо Японд болон өөр газруудад сурч ингэж бусдаас ингэж нийлж подкаст хийдэг байгаа. Тэгээд бас манай сургуулийн одоо манай дээдлийн үеийн агаа нарын нэг симпай гэж ярьдаг те Японоор одоо симпай кохай гэж ярьдаг. Бидний хүндэт симпай сайн заяагч маань оролцоод байна. За тэгээд манай симпай бол бас одоо энэ хэцүү цаг үед бас бидний ингэж ярилцах хэрэгтэй маш том чухал сэдвийг бидэнтэй өөрсдийн туршлага болон мэдлэгээ хуваалцахаар оролцоод байгаа. Тэгээд юуны өмнө бидний урилгыг авч хүрэлцэн оролцож байгаа танд бас маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд та Японд суралцсан байгаа. Тэ Японд бакалавра хамгаалсан, бас үргэлжлүүлээд мастерс суралцсан байгаа. Тэгээд мэргэжил нь сэтгэл судлаач. Бас маш чухал мэргэжил. Ирээдүйд бас болон ер нь бол Монгол маш их хэрэгтэй гэж боддог. Тэгээд энэхүү сэдвийн талаар бас олон зүйл хамтдаа өнөөдөр ярилцсан гэж найдаж байна. Та тэгээд бас багахан өөрийгөө бидэнд бас сонсогчтойгоо танилцуулаач. За баярлалаа. Юуны түрүүнд оролцуулсан баярлалаа. Тэгээд энийг далимдуул хэлэхэд энэ сая симпай кохай гэсэн тэгээд миний хувьд симпай гэдэг үгнээс кохай нар анх удаа ингээд подкаст хийгээд миний амьдралаа сонссон хамгийн анхны подкаст байсан яг үнэндээ. Тэгээд танараа асуур баг анх удаа подкаст гэж юу юм подкаст юу сонсох хэрэгтэй юм бэ гэж бодож хэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ нөгөө сонсох подкастын хавьд гişүн гинэ яана. Зачин болоод авцаагаад айгу баярлалаа. За намайг сайн санаа гэдэг би Монгол ахлах сургуулийн төгсөөд Японд Оберийн их сургууль судлаад төгсөөд тэгээ үргэлжлүүлээд Канадад British Columbia их сургууль яг neuropsychology буюу мэдрэлийн сэтгэл судлал гэсэн чиглэлээр бол магистр хамгаалсан байгаа. Тэгээд хамгаалаад яг магистртаа байх хугацаанд болон төгснөхийн дараа бол Канадад яг mental health worker буюу сэтгэлийн эрүүл мэндийн ажилтан гэдэг ийм ажилтнаар ажиллаж байгаа. За тэгээ одоо Монгол ахлах их сургуульд сэтгэл судлалын багшаар ажиллаж байна. Oh wow. Лайк харж гинөө. За баярлалаа. Тэгээд танаас хамгийн түрүүнд одоо маш олон мэрэгжил сонголтууд та яагаад заавал энэ ингэж мэрэгжлэр ингэж суралцъя гэж бодсон бэ? Таны хамгийн том мотивашн чи юу байсан бэ гэж асууя. Анх бол яг намайг төрчөөд баг 10 хэдэн жилийн өмнө юм уу яг сэтгэл судлаар явна гэсэн чинь хүн болгон бүр хүүе яах цагаан би жижиг юу ингэж яах цаг хүнээс зүгээр суугаад мөнгө авдаг тийм мэрэгжил явж байгаа юм уу гэж тийм ерөөсөй ойлгохгүй. Тэгээ би яг өөрөө болохоор анх бол энэ ч болъё гэж ярьж байсан. Ялангуяа хүүхдийн юм. Тэгээд нөгөө нэг яг ангаахад сураа тэгээд бодож байсан Япон явъя гэдэг хүсэл маань яг үнэ гэхэд айгүй их байсан. Тэгээд Япон явах ингээ боломжуудаас хараад тийм сэтгэл судлал гэдэг яг мэрэгжил харагдсан байгаа. Тэгээд яг тэр дундаа ерөнхийдөө сэтгэл судлал гэж юу юм бэ өөрөө яг судлаа. Тэгээд 10 жил багш нартай бас асуугаад ярилцсан үзсэн. Ялгаагүй нэг сэтгэлийн асуудалтай хүмүүстэй ер нь ажилладаг юм мэрэгжлээ гэж. Тэр нь бүр амар санагдаад амар сонирхоод тэгээд сэтгэл судлаараа яг явсандаа айгу баяртай. Яа тэгэхээр нөгөө нэг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо бол ялангуяа хүмүүс сэтгэл судлал гэдэг айгу сайн мэддэг болсон. Бидний ярих тусам сэтгэл судлал гэж байгаа хүүхдүүдтэй айгу их болсон. Хүмүүс сэтгэлзүйчд айгу ханддаг болсон юм ээ. Тэгэхээр энэ нэг зүйл төрсөндөө айгу баяртай. Тийм шүү. Ялангуяа бас Японд одоо бид нар бүгд суралцж байгаа учраас ганцаараа амьдрах ингээд одоо сэтгэл зүйн ингэж одоо ганцаардал ч юм уу те эсвэл хэцүү үед яаж ингэж сэтгэлээ менеж хийж явах вэ зэрэг тийм ингээд боловсрал маш их дутдаг гэж санагддаг хувь хүмүүст. Тэгээд та өөрөө Японд сурч үзсэн бас гадаадд ажиллаж үзсэн хүн юм чинь энэ дундаас ингээд анзаарсан ч юм уу ямар нэгэн зүйл байсан уу? Одоо залуучуудад хамгаалдаг одоо сэтгэл зүйн өвчин ч юм уу эсвэл яаж энийг эмчлэх ёстой байдгийг байна гэд өөрийн зүгээр туршлагаас ингэж анзаарсан зүйлс. Юу юм бэлээ нөгөө нэг сэтгэлийн юмгууд гэдэг нь ерөнхийдөө залуу наснд идэвхждэг, ялангуяа өсвөр наснд идэвхждэг юм
аюу онцлогтой энэ зүгүүд байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг яг 16-ад одоо яг нөгөө өсвөр насны дуусаагүй байгаа үедээ гадагшаа яваа. Тэгээ бүх бэрхшээлийг өөр дээрээ туулаад аюу хүрд хариуцлага ерөнхийдөө гадаадд сурна гэдэг маань. Тэгэхээр ингээд тэр үед нь яг нөгөө сэтгэлийн өвчин янз бүрийн юмнууд нэгтгэж готрол авах төгшүүрийн байдал ордог зэрэг юу ангууд яахаа мэддэггүй яахаа аргагүй. Тэгээд нөгөө нэг манай нөгөө нэг бидний үеийнхэн ч юуныг давуу тал нь болохоор үеийнхэн гэж байдаг тий гадаад сурч байхад энэ үеийнхэн нөгөө холбогдож юу яадаг тэрүүгээрээ тусгамд авдаг. Тэгэхээс ерөнхийдөө залуу хүмүүс ерөнхийдөө сэтгэл готрол сэтгэлийн төгшөөс айгүй атсан байна гэж анзаарсан. Тэг яг ингээд бид нар ч гэсэн яг анх Японд ирэл эхний ингээд хэдэн сар амар гоё яж гонгот яг ингээд 5 6 жил ч юм хагас жилийн дараа нэг бүхэн болох нэг тийм стресст орсон юм шиг депресссэн юм шиг явдсан шүү дээ. Тэр нь яг юунаас болж байна? Тэр нь болохоор ерөнхийдөө одоо юу гэх хасан юм дээр айгуух гард ирдэг тийм нөгөө хааны мөндтэй гэж байдаг. Шинэ авцанд нөгөө орчих эсвэл шинэ юмдээ танилцал ихний үедээ бүх юм ингээд амар гоё содон тийм тэгэл нөгөө ерөөсө бэлгэлтэй гэж хүлээж авахгүй бүх юм айгуу содон учраас тэгээ яг ингээд бүх юм гайгүй юм тайван тогтуун болоод ирэхээрээ нөгөө гэрээс самах ч юм уу эсвэл нөгөө хуучин байсан алдсан буюу нөгөө нэг дотны найзууд нь Монголдоо байдаг. Тэгээд тэр болгоо маань ингээд ганц ирээд тэрнээсээ болоод айгуу сэтгэлтэй асуудалтай болчих юм байна. За тэгээд энэхүү одоо мэрэгжил маань өөрөө сэтгэл судлаач гээл тэгэхээр бас Монголд хараахан шин боловч гадаад орнуудад бүр маш тийм өргөн одоо маш тийм шин гэхэргүй одоо бараг л хамгийн чухал мэрэгчлүүдийн нэг гэж яригддаг болно тийм мэрэгжил байгаа тийм. Тэнгүүт Монголд яагаад одоо тийм амар юу байдаг юм болоо хүмүүс одоо сэтгэл судлаач гээл тэгэхээр яагаад заавал энэ мэрэгжил гэдэг нэг тийм сайныг нэг сайн мэддэггүй хэр чухал гэдгийг ингээ мэддэггүй яагаад тийм ингэж бодол Монголд үүссэн байдгийг бол таны зүгээс юу анзаарчихсан бэ? Нөгөө нэг одоо хүмүүс яг сэтгэлийн эрүүл мэндийн үндэсний төвийг яг тэмүүд гэж хэлэхээр ерөөсөө ойлгохгүй дээ шараад гэхээр ойлгодог. Тэгээд тэрнтэй бас холбоотой ах яа тэгэхээр нөгөө нэг угаасаа хуучнаасаа яг ямар нэгэн сэтгэлийн асуудалтай ч юм уу сэтгэлийн асуудалтай хүмүүсийг шараад руу яв шарааданд очдог гэх тийм. Тэгэнгүүт нөгөө нэг шарааданд ирдэг хүмүүс бүгд галзуу юм байна. Сэтгэлийн нөгөө яа тэр сэтгэлийн асуудал чи өөртөө дотор амар олон ангилалтай байдаг. Ихэнх хүмүүс тэрийг нэгсэн мэддэггүй ойр нөгөө нэг хөвшмөл болоогүй учраас хүн чинь мэдэхгүй юмнаас айгүй хайдаг. Тэгээд нөгөө нэг сэтгэлийн асуудалтай байсан гэсэн тэрийг хүлээн зөвшөөрөх айгүй дурггүй манай монголчуудын яа тэгэхээр тийм бол нөгөө галзуугийн юм гэдэг авчиж юм байлээ гэдэг нэг буруу ойлголт айгүй ихтэй. Тэрнээсээ болоод ерөнхийдөө хүмүүс хандлтсан гэсэн юм байт юм болоо үзсэн. Тэгэхээр сүүлийн яг намайг Монголд яваад одоо Монгол ирэх нэг жил болж байна. Хандлтад айгүй их сэтгэлзүйчтэй уулзмаараа таньдаг сэтгэлзүйч байна уу? Та цаг байна уу? Миний хувьд одоо бүр цаг ингээд нүүрчингүүд ингээ 2-3 сарын дараа шинэ үйлчлээд авах юм уу? Ийм байдагтай айгүй та. Сайн байна шүү дээ. Илүү өөртөө бас санаа тавьдаг эхэлдэг болж байгаа юм байна те хүмүүс. Одоо ингээс нөгөө гадаадын кинонууд амар их үзээд тахаар сэтгэл зүйчүүд ингээл амар их хандаад байдэн шүү дээ кино болгон дээр. Ингээл нэг яг гой кинонд гэвэл сэтгэл зүйчтэй ингээл ярилцаал ч юм уу. Тиймэрхүү синүүд одоо үйл явдал ихтэй. Тэнгүүд одоо тэрнээс харж байхад монголчууд яг юунаас болоод одоо сэтгэл зүйчд хандах шалтгаан ихсэж байна. Тэр кинонуудаас болж байна уу? Эсвэл ингээд яг өөртөө эсвэл бүр амар стресстэй тэгээ сэтгэл зүйчд хандсан дээр юм байна уу гэж бодож байна. Яг аль нь юунаас болж байна? Ерөнхийдөө гадаад дотоод хүчин зүйлээ хоёр хүчин зүйл байгаа асуугаа. Гадаад нь болохоор нэг хүн хоорондын харилцаан дээр аягүй зөвчлөлтөө гараа тий. Хаяа болохоор одоо эцэг хийсэн ч юм уу тий хүүхдүүдээ ерөөс энэ ингэж болж өгөхгүй байх, энэ өрөөнд гарахгүй байх, хичээлдээ явахгүй юм уу. Тэгээд нэг бол сэтгэл зүйч дуулдаг. Эсвэл нэг стресс, ажлын стресс, тэгээ ажлын байранд зөвчлөлтөөс болоод тэрийг ерөөсөө даван тулчихгүй байх сэтгэлийн асуудлууд гараад урдж болж байна. За эсвэл дотоод хүчин зүйл хэрэг ерөнхийдөө нөгөө нэг өөртөө итгэл ихтгэл өөрийн үнэлэмж юмтэй тийм их асуудал байгаа үедээ хүмүүс сэтгэл зүйчд хандаад ах шиг юм хавцсан. Тэгэхээр энэ харилцааны асуудлаас болоод сэтгэл зүйчтэй аягүй хандсан. Одоо харилцаа гэдэг нь үерхэл ч юм уу эсвэл ингээд хүн хоорондын харилцаа гэсэн үг. Хосны харилцаа, гэр бүлийн хоорондын харилцаа, ажлын байрны харилцаа гэдэг.
тийм. Тэгээд яг киноны бас юу байгаа тахалтай нөгөө нөлөө. Тэгэхээр киноны нөлөөнд автаад ирсэн хүмүүс ерөнхийдөө аягүй буруу ойлголттой хүрээд ирсэн. Хамгийн ихний асуудал ингээ асуулт нь болохоор би ийм асуудалтай одоо яах вэ? Та одоо шийдэж үг гэх юм. Тэгмүүд кинонд ирсэн нь болохоор шийдээд өгсөн. Үгүй би ингээд миний зүйлсээ хамгийн ихний явсан юм ингээд би ингээд шийдэж үзсэн асуудлыг шууд чи ингэсэн дээр юм байна гэж хэлж өгөхгүй чи ингээ өөрөө тэр асуудлын шийдлийг олсон байна дэмжлэг үзүүлнэ гингүүд нэр айгу гахал тэгээд яах вэ би зүгээр юм яриад байх юм гэдэг айгу. Ааха. Тийм шүү. Бас наадах цаа айгуу тийм буруу ойлголт байж магадгүй. Тэрэн дээр тал дээр та бас ингээд илүүгээ тайлбарлаад өгөөч. Яг одоо сэтгэл судлаач гэдэг хүний үндсэн том үүрэг нь одоо юу байдаг юм бэ гэдгийг бусдад тайлбарлаж өгвөл. Таны зүгээс юу ингээд бид нар хүлээх хэрэгтэй одоо хандах юм бол. Тийм бас нэмээд ингээд хүмүүс яг ингээд яагаад сэтгэл зүйчэд хандах хэрэгтэй вэ? Ингээд хамгийн том шалтгаанууд ингээд тэр сэтгэл зүйчэд хандсны давуу болон сул талуудыг бас сайн яриад өгнө. За тийм сэтгэл судлаач болгон ерөнхийдөө сэтгэлзүйч байдгүй тийм ээ. Тэр ялгааг нь айгуу сайн ойлгох хэрэгтэй. Яг сэтгэл судлаач сураад өгч байгаа хүүхэд болгон сэтгэлийн зөвлөгөөний одоо сургалтын ч юм уу яг тэр мэрэгжлийн техникүүдийг суралцаагүй байдаг. Тэгэхээр бид нэр сэтгэл судлаач дээр сэтгэлзүйч дээр очих гэсэн ихлий сэтгэлзүй асуудал байх юм бол тэр нэгдүгээр сэтгэлзүйч маань өөрөө сэтгэлийн юмгийг онцлох хийх байдаггүй. Юм олдох хийх бас байдаггүй. Тэгэхээр нэг үйлчлэл гэсэн бас тэрийг аягүй ойлгож чин хандах байгаа аягүй ялгах хэрэгтэй тийм ээ. Сэтгэлзүйч маань болохоор сүүлийн үед коучинг гэдэг бас аягүй ярьдаг болсон тийм лайф коуч гэдэг. Тэнгүүд тэрнээсээ юугаараа ялгаатай юм бэ? Сэтгэлзүйч маань болохоор одоо ба өнгөрсөн рүү хандаж ярьдаг. Одоо та ямар асуудалтай байна? Тэр нь өнгөрсөн юу болсноос болоод одоо ийм асуудлууд гараад байгаа гэдэг. Өнгөрсөн рүү аягүй очдог гэсэн. Баг насны амьдрал онцлоо. Тэгээд нэгдэх том зорилго нь болохоор мэдрэмжтэй аягүй тул байдаг. Аягүй их тохиолдолд хүмүүс мэдрэмжээ сонсохгүй, биеэ сонсохгүйсаа болоод нөгөө бие чинь худлаа ядахгүй учраас бие нь өвдөж эхэлдэг. Тэгээд заа сэтгэлзүй ямар нэгэн хөшүүрийн байдал байгаа нь тэр дотор завсан байгаа нь очиж аюулгүй орчинд энийгээ ярих хэрэгтэй юм байна гэдгийг мэдээд хүмүүс ерөнхийдөө сэтгэлзүйчд ханддаг. Тэр маань нөгөө давуу талтай орчин тийм ээ. Хэр аргын найз нөхөдөө ч гэсэн за гэр бүлийнхээ хэлж чадахгүй байгаа асуудлуудаа сэтгэлзүйчд хэлж болдог. Тэгээд найз тэгвэл ингээд манай найз тэгвэл манай шүүмж хэлсэн ингээд сонсч чаддаг. Тэгвэл би зүгээр найз дээр очиод ярьж. Тэгэхээр найзтай харилцсан яриа чинь нөгөө нэг win-win буюу нөгөө нэг яг нэг хүн дээрээ төвлөрж өгөх асуудал ярьдаггүй тий. Нэг нь асуудал яриад нөгөөт нь асуудал яриад тийм надад тийм тохиолдол хэлсэн гэх нөгөө асуудлаа ярьчихсэн баг зүйлдээ чи гайгүй юу гэдэг. Тэгээд нөгөө Сэтгэлзүйч маань өөрөө тийм юм дээр айгуу сайн тренинг авсан хүн байдаг учраас тэр яг бүх асуудлууд бүх фокус анхаарал маань үйлчлүүлэлтээр байдаг. Тэгэхээр үйлчлүүлэлт яг тэр 68-аас өөрийнхөө асуудлыг ингээд 90-70 шүүмжлүүлэлгүй яриулах юм боломжийг өгдөг учраас энэ маань давуу тал юм байна. Гэхдээ энэ нь яг зэрэгээрээ сул тал бас болж байгаа. Айгуу их тохиолдолд ерөөсөө мэдрэмжээ сонсохгүй байгаа. Анхудаа сэтгэлийн зөвлөгөөнд очингууд нөгөө манай нэг хэлжсэн чинь та хариуцлага хүлээ гэдэг. Яасан гэсэн чинь ингээ бүр гэртээ хайсан ч уйлаад байна. Уйлаад ерөөсөө зогсохгүй. Тийм өнгөрсөн онгоохгүй нууцсан зэсэн асуудлыг ингээ онгоочингууд нөгөө карантиныг ингээ онгойлгочингууд болсон ингээ гойдод байдаг. Тийм бас ихтэй үүсэх тохиолдол байдаг. Вау. Тэг яг тийм тохиолдолд ингээд одоо гомдол одоо ирээлтэй танд одоо бүх асуудлыг минь шийдэж өгч юм ингээ гомдол иргэд танд ямар санагддаг вэ одоо юу бас хэцүү юм те хувь хүний мэрэгжлийн ажиллаа хийж байгаа ч гэсэн яг тэгэж дуусныхаа дараа өөрийг хариуцлах ч юм уу тийм байдаг уу? Байдаг. Тэгэл яг гэхдээ нөгөө зөвлөгөөний үед үйлчлүүлэгч уурлна гэдэг маань яг үнэндээ аягүй сайн тохиолдол. Яа тэр ирээл инээгээл ингээл би гэсэгээр зовлонгаа тэр асуудалтай. Яа тэр яг уурал юм гэдэг нь тэрний цаана өсөл ботрол авсан гэдэг нь хамгийн нөгөө нэг уураа тогтшоод өвцээр аваад ерөнхийдөө өсөл ботрол авсан. Тэр өсөл ботролын үйлчлүүлэгч нь хамгийн их тэр уурлаад байгаа бухимдаад байгаа юм аяасан гаргах хэрэгтэй. Тэр нь над руу гарч байгаа тохиолдолд тэр бол амар асуудалтай хариуцлагатайгаар тэр нь гаргах хэрэгтэй. Тэр тэрийг амар баялаж хүлээж байгаа. Аа. Яа. Манай подкастыг бас ингээд маш олон одоо насны төрөл бүрийн насны хүмүүс сонсдог л доо. Тэгээд ихэвчлэн бас өсвөр насны хүүхдүүд сонсдог гэдгийг бид нэр бас статистикаасаа хараад ойлгосон, анзаарсан. Тэгээд одоо ингээд айгүй тийм чухал сэдв яриад байгаа ч гэсэн бүр ингээд огт ойлгохгүй хүүхдүүдээс байж магадгүй те. Ингээд өөрийгөө
сэтгэл готролд орцсон байгааг мэдэхгүй ч юм уу? Эсвэл ингээд ямар нэгэн ингэж сэтгэлийн зовиртой байгаагаа мэдэхгүй тийм хүмүүс та зүгээр маш энгийнээр сэтгэл готрол болон стресс тэгээ одоо англиар anxiety гэж тэгдэг ч тийм. Тэд нар маань одоо ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? Тэр юу юм бэ гэдгийг та ерөнхийдөө хамгийн том ялгаа нь юу вэ гэхээр anxiety гэдэг нь өөрөө сэтгэлийн төвшөр гэсэн. Тэгэнгүүтлээ нөгөө нэг depression буюу сэтгэл готрол орсон байгаа хүн бол ерөнхийдөө ингээд доогуур гэсэн сэтгэлийн хөдөлгөөн дандаа ямар ч ингээд сэтгэлийн тийм давлгаа үүсэхгүй. Тэгээд нөгөө өмнө хийх дуртай байсан та өмнөх подкастн дээр аягүй хурдан тайлбарласан. Тэндээ шинж тэмдгүүдийн өмнө хийх дуртай байсан юм хийх дурггүй болох, орноосоо босох дурггүй болох, аягүй хэмжээгээр унтах ч юм уу тийм. Тэр маань сэтгэл готрол юм бол авцгаа юм шиг гэсэн. Ингээд гаднах нүүрний илэрлээс нөхцөл мэдэрдэг гэсэн. Ерөөсөө нүүрний хөвөлгүй болох ч юм уу тийм тохиолдол сэтгэл готрол ерөнхийдөө бол авцгаа нэгний алхам байдаг. Сэтгэлийн төгшөр гэдэг нь арай эсвэргээр. Тэгээд төгшөр татж ийна гэдэг нь хамгийн ихний өөрийгөө мэдэх арга нь болохоор би физиологи аягүй нөгөө нэг шинж илэрдэг, толгоо өвддөг, ходоод өвддөг тийм. Ингээд энүүгээр ингээд хуйн ингээд аягүй энэ хэсэг нь ингээд өвдөж эхэлдэг нуруу. Тэр маань сэтгэлийн төгшөр зүрх авцгаа юм шиг. Тэгэхээр нэг хүмүүс андуураа дэмждээр очиод байдаг. Гол ялгаа нь бол тэр байгаа. Одоо ингээл бид нэр найзуудыгаа яг ингээд сонсч ирсэн чинь ингээд заримдаа ингээд нэг унжаагаас ингээд явж идэв штэ. Тэнгүүд нь чи юугаа игээд унжаагаад байгаа энийгээ ч юм ингээд загинжээдэг. Тэгээд тэр нь юу н зөв үү? Тэгэхээр одоо ингээд depression ч юм уу anxiety-нд орцсон байгаа хүнийг тэртээ бид нэр яг яаж харьцах ёстой вэ? Depression-д орцсон байгаа хүнийг ерөнхийдөө өөрийнх нь яг байгаа тэр төвшөнд нь очиж хандах нь хамгийн зөв. Яг л дээрээс нэг болтой ингээл ямар хөөр хийлтэй ямар хэцүү юм болоо вэ чи минь яагаа вэ гэж чинь болохоор нэг sympathy буюу нэг өрөвдөд байгаа юм шиг шүү дээ. Тэр өрөвдөж байгаа тохиолдолд нөгөө хүн гэсэн өөрийгөө бүр илэрхийлэх болж байна. Тэгээд эсвэргээрээ эсвэл амар cheerleading ингээл чи минь яаж юм бэ? За явах хаан бий. За чи зүгээр болчихноо жижигхэн л асуудал биш дээ гэсэн. Ерөөсөө нөгөө тэр хүн тохиолдож байгаа асуудлыг бусад хүний асуудалтай харьцуулж үзэх юм уу тийм бол айгүй буруу ерөнхийдөө тэр хүний сэтгэл готролын төвшин илүү доошоо оруулдаг. Тэгэхээр яг тэр үед нөгөө empathy буюу одоо яг тэр хүний юу мэдэрч байгаа гэдгийг нь чадах чинээгээр очиод яг ингээд хамтмах байгаа тэгээд хамгийн гол нь зүгээр ямар ч шүүмжлэлгүйгээр ямар ч юу байхгүй сонсож үзэх юм бол найзын хувьд айгүй том юм гэж бодсон. Тийм ээ. Та багасаа амар тийм empathetic хүн байсан болоод энэ мэргэжлийг сонгосноо эсвэл ер нь яг яаж мэдсэн гэсэн бэ? Та тэрийг жоохон ингээд илүү дэлгэрэнгүй яриач. Одоо Японд бас сурсан. Тэгээд Канадад бас сурсан тий. Бас тэр ингээд сурахыг хүсэж байгаа хүүхдүүд маань бас амар тийм гоё чухал сонирхолтой мэдээлэл болох байх гэж бодож байна. Японд сурахын ач холбогдол, өөр улсад бас сурахын ач холбогдол гэж энэ төргээл. Эний зүйл. Найгуу хөөхөө асуусан яг тэгэхээр би яг нэг яг үннийг шүүд empathy гэдэг үг би магистртаа ороод ойлгосон. Тэгээ яг Японд хахад Kyokan гэж яриад байдаг юм шиг та тэгээд ерөөсөө тэр ойлгохгүй яг онлын үйл Kyokan гэж бичээсээ хандаа гэж хэлээд байсан. Тэгээ яг санаад тасаад empathy гэдэг яасан чинь би бүр ерөөсөө empathy гэх юм шиг санагдаа. Яг тэгэхээр хажууд ингээ хүн үйлэнгут би яг үнээсээ ингээд хасаад мөрөлдсөн гэсэн. Ингээд эсвэл ингээд бүр ингээд харахад ч юм уу яахаа мэдэхгүй эсвэл нөгөө нэг очиж тэрвэрдэг ч юм уу тэр маань ингээд дараа нь сэтгэл хөдлөлийг сураад ирсэн чинь тэр бол нэг зүйл өөрийгөө хамгаалах механизм байсан юм байна гэдэг аюу хамгаалсан. Нөгөө хажууд хүн сэтгэл санаанд хавгуулдаг ирэнгүүт би нөгөө өөрийгөө хамгаалахын тулд шууд нөгөө өөрийгөө цаад болгох ч юм уу анхаарлаа өөрсдийнхээ хандуулдаг. Тэгээ багшаа хэлсэн чинь багш би ерөөсөө эмпати гэх юм шиг юм багш. Хүн болгонд empathy гэж байдаг. Тэрийг гаргаж чадахгүй л гэдэг тийм тэрэндээс нөгөө нэг чи айгуусан хичээгээд гаргаж сур гэдэг. Тэгээ эхэндээ бүр яг тийм компьютерийн машин шиг empathy хилдэг болсон. Ингээ хүмүүс нэг юм хэлэнгүүт нь чамаас үйлж байгаасаа харж аюу хэцүү баахлаг байна гэдэг бүр автомат машин шиг. Тэгээ ингээд явандаа ингээд бүр аюу хүмүүс ингээд ажиллаад ирсэн чинь бүр үнээр бүр танаас биеэр мэдэрсэн билээ гэдэг юм яг юу мэдэрч байгаа нь өөр дээрээ мэдрээд яг л тэрийг мэдэрч байгаа тохиолдолд би ямар хариулт үзүүлэх вэ гэдэг мэдээ сурсан юм билээ. Тэгээд нөгөө нэг тасаа хэлсэн нөгөө хүн үйлэнгут ингээд очиод хийвэрчдэг байсан. Тэгээд сэтгэлийн зөвлөгөөн дээр ингээд суусахад хизээч хүн үйл захад бий хийх бааз юм билээ. Яа тэгэхээр
тэгж ийна гэдэг нь тэр хүний за бодлоод одоо ингээд зүгээр штэ гэх тэр хүний мэдрэмжээ илэрхийлэх боломжийг хаач хийсэн илэрхийлж байсан юм шиг. Тэгвэл сонирхолтой хэлсэн. Вау. Одоо empathy гэхээр чи монголоор юу гэж орчуулна гэсэн үг лээ? Empathy гэж орчуулсан. Я соёлтой айгуу асуудал та empathy-г та нар юу гэж ойлгоод байна? Ингүүд empathy гэхлөөдөө айгуу. Тэгээ empathy-г тайлбарлах гэх юмгууд ерөнхийдөө empathy гэдэг бид нар ингээд юу яаж ойлгож байна гэсэн. Тал биеэрээ нөгөө хүний яг нөхцөл байдал ороод тал нь болохоор би яг өөрийнхоороо байна гэсэн. Тэр яг юу гэсэн үг вэ? Яаж чи би бүтэн биеэрээ би бүтнээрээ тэр хүний зовлонг мэдэрчих юм бол айгуу хэцүү би бүр өөрөө би гүнэглээд өөрөө шамлаад айгуу хэцүү байдлаар тий. Тэгэхээр талаа оруулаад тал нь би яг тэр хүнд ингээд зоогохгоор туслах юм боломжийг олгосон. Сегмент юм empathy. Өөрийгөө бусдын оронд тавьж үзэх чадах тийм үзэлтэй 50%. Бас маш чухал үг ээ шүү. Манайхан сайн цайжилж аваарэ гэж. Empathy. Яг ингээд одоо тэр empathy гэдэг үгийг сонссон чинь Монгол хүмүүс хэр их empathyтэй байна. Яг ингээд монголч гэлтгүй яг ингээд 3 улсад очиж үзсэн гэсэн шүү дээ. Япон, Канада, Монгол тэгээд тэдний хүмүүсийн ингээд ялгаа нь ямар хөө empathy гэхээр одоо ингээд найзуудтайгаа бид нар ярилцах чинь empathic байна гэсэн үг юм байна шүү дээ. Одоо ингээд манай нэг найз зовлонд орсон байхад би одоо ингээд туслах ч юм уу. Тэр талаар айл улсын хүмүүс яг яаж тусалж байна? Ялгааг нь та мэдсэн үү? Тий, Канадад болохоор бага хэмжээний empathy заад юм билээ. Тэгээд нөгөө ингээд яаж би эндээ empathy үзүүлэх вэ те? Яаж би нөгөө нэг хүндээ ингээд тэр хүний оронд өөрийгөө тавьж мэдрэх вэ гэдэг зааж өгд юм билээ. Тэгээд Японд бол яг 10 жил заадаггүй юм би бол сайн мэдэхгүй юм. Гэхдээ яг өдөр тутмын хэллэг дээрээс гэсэн би олны анзаарч байгаа. Тэгээд манай монголчуудын хувьд болохоор хит их empathyтэй би нөгөө яг 100%-аараа ороод тэгээ нөгөө нэг зовлонгоо ярьж байгаа хүний хооронд өөрөө ингээд бүр орж ирээд би надад бас тийм тохиолдол би яах юм бэ? Тийм тохиолдол анзаарах гэсэн тийм. Тэгээ нөгөө симпатигаас айгаа өөр шүү. Симпати гэдэг чинь болохоор өрөвдөх дээрээс тэр хүнийг хараад байгаа юм шиг. Тийм байна. За таны хувийн одоо жоохон туршлагын талаас бас ярилцмаар байна л да. Айгу бас тодорхой хэмжээний боловсрал яг энэ маш юм нарийн чиглэлээр боловсрал эзэмссэн бас хүмүүс маш цөөхөн байдаг гэж боддог. Ер нь тийм учраас Японд ингэж суралцсан таны туршлага, за Канадад очиад суралцсан туршлага, ажиллаж үзсэн туршлага гэдэг тэндээс айгу тийм гоё сэтгэл үлдээсэн тийм зүйл юу байсан бэ? Ерөнхийдөө суралцахад бол мэдлэг бол мэдээж хэрэг яг би ерөнхийдөө Японд сурах, Канадад сурах хүн болгоны ерөнхийдөө мэдээлэл ялангуяа манай сургуулийн онцлог гэдэг нь болохоор бакалаврын түвшний Японд сурахад, сэтгэл судлаа сурахад илүү passive байдаг. Тэгээ багш нь мэдлэг олгодог хүүхдийн дээрийг хансаж сурдаг. Канадад болохоор яг илүү active тэгээ багш нь ерөнхийдөө бидний хичээлийн хариу гэдэг юм байна. Тэгэхдээ тэр нь бас магистр сурдсан учраас жоохон ялгаатай байж магадгүй. Магистр чи ерөнхийдөө багш ярьж багшлыг онол ярих гэхээс өөрөө нөгөө дадлаг кейсэн дээр ажиллах, өөрөө янз бүрийн бичвэртанд бэлтгэж ирэх гэдэг илүү active сургалттай байсан учраас тэр нь нөгөө нэг хэд их Японд ахаад ирэхээр хүн чинь дэрэж явах чаддгүй юм байлээ. Айгу хэцүү ихэндээ тэгээ нөгөө нэг уулын би айгу яриад байгаад Японд 4 жил яг ингээд сараа. Тэгээ Канадад байсан чи гинэс нэг амьдсан орчин өөрчлөгдөв. Ихэндээ дасан тахчихсан. Гэхдээ явандаа тэр нь илүү бас үүдэнтэй юм байна гэж анзаарсан байна. Тэгээд ажиллаж исэн нэг жил ажиллаад ирсэн гэсэн тий Канадад. Тий Канадад яг бүтэн яг full time-аар нэг цаг жил ажиллаад тэгээд яг суралцах явцдаа бол яг амда part time-аар яг сэтгэл судлаачаар ажиллав. Аха. Монголд ингэж ажил одоо заах тэгээд Канадад ажиллахын одоо ялгаа нь бас юу вэ? Маш том байгаа. Хоёр өөр улс учраас тий. Танд ямар ялгаа санагдсан бэ? Хүмүүсийнх нь хандлага ч юм уу? Монгол ингэдэм байна. Би бас Монгол сурж байгаа учраас яг анх ирээд гайхсан л да. Бүх хичээл нь ер нь бүх хичээл жоохоо би хин хичээл нь лекц семинар гэж хоёр юмнаас бүрдсэн байт. Тэгээ би анх гайхсан семинар лекцээр би хичээлээ багтаа семинар гэдэг дахиад би юу хийх ингэж тэгсэн чинь
Гэхдээ лекц нь болохоор багш яг ингээд бүтэн онлоо яриад яг нөгөө нэг одоо хүүхдүүд бол илүү пассивтэй ингээд сонсоод ингээд дуунаа. Тэгээд семинар дээр болохоор илүү бага хүүхдтэй учраас хүүхдүүд өөрсдөө презентацаа бэлдээд ирээд илүү багштайгаа дотносоод илүү бас асуулт боломжийг олгодог гэдэг юм холимог хэлбэрээр хичээл явуулдаг юм. Тэгээд тэрийг ингээд яг үр дүнтэй ашиглаж чадсан бол бас айгүй ерөнхийдөө энэ Япон, Канадатайгаа юм холсон байгаа байхгүй юу? Тэгтээ юм цаг 30 минут хичээл аваад би багсгамаар байна яг үнэ гэхэд. Тэгтээ юу вэ? Манайх ч одоо цаг 30 цаг 40 минут хичээл ороод байгаа шүү дээ. Тэгээ анхаарлаа төвлөрүүлж чадах удаа 40 минут. Цаг 40 минут ер нь аль чадан. Тэгтээ ямар хичээлээс нь шалтгаалаад байгаа юм л да. Яг ингээд хөвчлэн ингээд лекц сонсвол тэгэл яг нэг 40 минут болол нойр хүрээд унтгаал. Тэгэл яг ингээд нэг багийн ажил болоод ирвэл арай гайгүй. Өөрөө идэвхтэй байх юм бол илүү анхаарал нь удаан тогтоожод юм тийм ээ. Харин тийм билээ. Тэгээд би нөгөө Америкт бас хагас зүйл нөгөө оюутны зорилгоор суулцсан. Тэр үед болохоор 45 минут хичээл нь ордог. Тэр бол надад амар гоё юм байна. Багийнхан мөртлөө өөр бүтээлтэй тий. Яг нөгөө тавч буюу тодорхой гэдэг шиг тий. За бас жоохон мэрэгчлээс жоохон дали зүгээр хувь хүний хөгжлийн талаар бас асуулт орж ирлээ. Та чи одоо Японд сурсан гэхээр мэдээж Япон хэлээр сурсан гэсэн 4 жил тий. Вау. Тэгснээ мастераа болохоор Канадад одоо англиар сурна. Японоор биш тий. Тэгэхээр та давхар бас англи хэлээр үзээд яваад гэсэн үг үү? Яаж одоо Японоор 4 жил сурч ирсэнаа өөр хэл дээр мастер сурна гэдэг чинь бас том нэг чаленж гэж бодож байна л доо. Энэ талаараа та жоохон зөвлөгөө өгөөч. Ерөнхийдөө яг англи хэл тэгээд нөгөө 10 жилийн сурсан байгаа сураагүй юм шигтэй нэг тийм байдал байж байгаа. Тэгээд нөгөө их сургуульд ороод нөгөө англи хэлний хичээлүүд бас хажуугаар нь аваад тэгээд ерөнхийдөө нөгөө 2 дугаар курсээс би яг бүр нэг тийм сайклд орсон юм санагдаад хичээлдээ яваад байсандаа яваад тэгээд нэг орой гэртээ арай тэгээд нэг номикай уух тэ найзтайгаа тийм юмд явбал нэг ийм юм явуулсан. Тэгээд би ер нь жоохон нэг өөр хийхгүй болохгүй мэн. Тэгээ нэг оюутны солилцоогоор яваад тэгээ оюутны солилцоонд би одоо нэг оюутны солилцоонд бичсэн нөгөө бидал энэ сэтгэлтэй нэг галзуу нэг юм биш юм. Англи хэлээр бүр амар байсан биз дээ. Манай багш юу тайлбар тэгсэн мэт амар ихтэй би бүр явна заавал явна гэж. Тэгээд яваад нэг хэл дээр гоо юу ч ойлгохгүй англи хэлээр ядахад амар нөгөө яг neuroscience хичээл авсан гэх бүр ингээд толгой ирээ. Тэгээд нөгөө явандаа яг нөгөө эхний 2 сар маар айгуус нөгөө Америк хүүхдүүдтэй юм яриад тэгээд англи хэл ер нь яагаад тэгээд буцаж Японд ирээд нөгөө нэг IELTS хичээл манад баадаг байсан бол тэгээд IELTS хичээл яваад тэгээд ерөнхийдөө англи хэлээ илүү нөгөө дөрөв талаас нь суучлаад тэгээд Канадад ирээд болов. Тэгээд нөгөө хэл сурна гэдэг чинь ерөнхийдөө хэрэгцээ байхгүй хэзээ сурдгүй юм билээ. Хувийн зорилготой тэгээд орчинд нь очиж иж улам амар сайжирчих боломж гардаг гэсэн үг нь шүү дээ. Давхар та өөрөө бас тийм юмнууд ингэж балансыг харуулсан байна шүү дээ. Тэгээд нөгөө 10 жил ч угаас яг англи хэл сурах хэрэгцээ байхгүй байгаа даа. Тэгээд нэг сурсан юм шиг сураагүй юм шиг ингэж яваадсан юм байлээ. Япон хэл дээр хичээл үзэх, англи хэл дээр хичээл үзэх хоёр шал өөр байна уу? Эсвэл агуулга нь бол ерөнхийдөө л ижлэх юм зааж байна уу? Агуулга нь бол эзэлхэн гэхдээ багшийн зааж байгаа арга байдал нь арай өөр шүү дээ. Англи хэл дээр чинь илүү чөлөөт хэллэг ашигладаг учраас багш нартайгаа илүү бас тэгээд нэг чөлөөт шууд асуулт асуух боломжууд нь олсон. Япон хэл дээр болохоор арай өөр юм тийм. Та ч бас хятад хэлээр ярьдаг үлээ юу лээ? Тий, би нэг багтаа шатгүй 5 жил амьдарч ирсэн болохоор. Оо вау. Тэгэхээр их аюу мундаг. Сэтгэл судлал биш нөгөө нэг мультилингвал олон хэлний баялингвал гэсэн подкаст ихтэйсэн юм шүү. Дугаараараа. Тэ хэл сурна гэдэг чинь бас Монгол оюутнуудын хүүхдүүдийн хувьд бас айгүй тийм чухал одоо асуудаг асуулт ахгүй юу ер нь бол яриад өгөөч гэж бас хэлдэг хүмүүс зөндөө байдаг учраас бас асуугаад байна л та. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй яг энэтэй холбоотой яг юу гэж хэлэх вэ? Миний нэг амар цул таалны юу юм бэ гэхээр монгол хэлэндээ айгүй юм. Тэгээд яг ингээ мөсийн багшийн шалгаруулалтанд ороод тийм дараа нь яг тэнцнийхаа дараа протокол авсан байхгүй юу? Тэгсэн чинь монгол хэлийг сайжруулах гэж.
Багш нарын үнэлгээнээс яа тийм салгуулсан дээр би нэг монголоор юмаа тайлбарлсан онлын юм дандаа нэг англиар юм японоор үзсэн. Тэгээд ингээд багш нарын юм ингээд гайхаад нэг одоо жишээлбэл наад зах нэг psychopath гэх хэнгүүд монголоор psychopath гэх. Psychopath юу юм яа. Граммар нийтийн зөндөө мас одоо манай хоёроо ингээ хаяад яг юу нэг би тийм хэлээ дандаа нөгөө монгол хэлээр нь тавьчихад хойно дандаа англи хэлээр нөгөө нэг юунууд бичиж очдог. Тэгэхээр нөгөө хүүхдүүд илүү мэдээлэл хараад илүү амар байдаг. Тэгээ нөгөө нэг энэ олон хэлээр хичээлээ үзсэн хүүхдүүд монгол хэлээр бас бичиж олуулаарай. Монголоор номоо аягуулсан хүн болгон зурсан хэлбих зүйлээ хэрэгжүүлэхгүй би бол аягүй олон жил явцаагаад одоо нэг ажил дээр гараад энэ хэлэлтэй байсан юм байна. Ялангуяа сурцаагаа тэр нөгөө нэг нөгөө нэр томьёонуудаа монгол хэлээр юу гэж хэлдэг гэдгийг аягүй сайн сураарай гэж хэлнэ. Тэ. Наадах чинь бас яг зөвхөн сэтгэл зүйч гэлтгүү манай мэрэгжил ч гэсэн амар тохиодог байхгүй. Тэгэл би одоо ингээд англиар үг нь амар сайн мэдээд байгаа гэсэн мөртлөө монголоор юу гэж тайлбарлахгүй. Хамгийн тод жишээ гэх юм бол одоо сурсан би болохоор transdisciplinary engineering сурдаг байхгүй юу. Тэр монголоор яг юу гэж тайлбарлахаа би бас мэддэггүй. Ингээд ерөөсөө ингээд үг нь толгойд орж ирдэггүй. Харин тэгэхээр нэг амралтынхаа үеэр ч юм уу болж өгвөл нэг Монголдоо ирээд тэгээ яг монгол чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсээр дадлаг хийдэг ч юм уу эсвэл тэр талаараа бас монгол сурах хүчиг өндрөө аягүй сайн уншсаарай. Nice. Тэгэд маш чухал мэдээлэл. Хааштай Монголд очихоос хойш тийм бидтэй энэ ч тоо. Эхлээд монгол хэлээр амар сайн болчоод дараа нь бас хэл сурахгүй бол бас чухал гэдгийг маш олон хүмүүсээс ийм гой зөвлөгөө авч байна. За тэгээд одоо ингээд буцаад сэтгэл зүйн сэдвлөөгөө орё гэж бодож байна. Одоо ингээд яг ялангуяа ковидын үеэр чи одоо сэтгэл зүйн асуудал маш их яригдчихэж штэ. Шинэ ингээд одоо хүмүүс гэртээ ингээд байсан чинь амиа оролт гэсэн судалгаа би яг ингээд өчигдөрхөн уншаад байжсэн байхгүй юу. Ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал маш хурцлаар яригдчихэж байна гэдэг ингээд одоо Японы засгийн газар хэдэн тэрбумаар ингээд мөнгө зарцуулж эхэлж байгаа. Монгол дахь нөхцөл байдал яг ямар байгаа вэ? Та бас энэ талаар юу гэж бодож байна вэ? Ерөнхийдөө яг нөгөө нэг 2 сараас эхлүүлээд манай Монголд карантин тогтоогод эхэлсэн шүү дээ. Тэгээд яг эхний хэдэн сар бол бүр яг нэлээд хатуу карантинтэй байсан. Тэгээд дэлгүүрүүд 10 цаг гэл хаадаг, бүх нөгөө караоке, жим энэ бүр хаагаад эхэлсэн. Тэгэнгүүт стрессийн түвшин аягүй өндөр болж эхэлсэн. Тэгэнгүүт юу юм бэлээ? Стрессийн түвшин өндөр болж ирсэн даа биш. Өмнө хүмүүсийн нөгөө стрессийн үедээ тэрийг нөгөө зохицуулдаг байсан аргуудаа өөрчлөхгүй болохоор яа тэр өмнө хүмүүс нэг стресс гэрээ нэг яваад найзтайгаа нэг өөрчлөлт ч юм уу караоке ордог ч юм уу тиймд очиод дасгал хийдэг ч юм уу тэгсэндээ яг нөгөө карантинаа бэлтгэсэн тийм юмудаа хийх боломжгүй болоод алдсан шаардлагаар стрессийнхаа гардах арга замаа өөрчлөх гэдэг юм гинт хүмүүсээс нөгөө шаардлагатай хүрсэн тийм. Тэгээд тэрнээсээ болоод ерөнхийдөө нийгэм даяараа стрессийн түвшин аягүй болж ирсэн. Тэгээд дээрээс нь бас өвдчихгүй гэдэг айдас аягүй ихтэй байсан. Тэгээд нөгөө нэг хизээ бас манай Монголд тэр өвчин ороод ирэх бол гэдэг нь ингээд тодорхой бус учраас төгшүүрийн хэмжээ бас аягүй өндөр болж ирсэн. Тэгэхээр яахын аргагүй нөгөө цар тахалтай холбоотой сэтгэлийн асуудал аягүй гарч ирээд сэтгэлийн асуудал маань өндрөөд ирэхээр бас сэтгэлийн асуудал болдог юм ээ. Тэгэхээр тэрнтэй холбогдоод бас манай Монгол нэлээд бас ажлуудыг хийж эхэлсэн. Сайн нөгөө 10 сар гэхэд 10 сарын 10 нэг нэгтгэсэн эрүүл мэндийн сар гээд тэгээд өдөргээд тэгээ энэ 10 сараас бүр өглөөнөөс орой болтол янз бүрийн байгууллагууд дээр очиод төрийн байгууллага, хувийн компаниуд энэ төр сэтгэлийн зөв нөгөө нэг тийм сургалт семинарууд бол аюул цохон байгуулж байгаа. Тэгээд ажилчдад зориулаад тийм ээ. Тийм юм. Тэгээд нөгөө цар тахлын үед бас нөгөө нэг гэр бүлийн хүчирхийлэл аюул ихтэй. Тэр нь болохоор бүр энэ удаагийн ковидтэй ч холбоотой биш өмнө нөгөө цар тахал басахад тийм статистик гардын билээ. Тэр нь яадан гэхээр нөгөө уусаа мэдээж гэр бүлийн гишүүд 24 цаг бие биентэйгээ байх шаардлагатай болсон. Тэрнээсээ үүдээд нөгөө стрессээ тайлбарлахгүй болохоор тэрийг гэр бүлийнхэндээ гаргадаг. Тэгээд энэ хөө тэр Монгол бас байдлаа ихэндээ бол аюул хэцүү байсан. Тэгээ нөгөө яваандаа хүмүүс тасаад ирэхээр бас ер нь хохирох байдлаа дээрээс нь болсон гаднаас ирж байгаа боломжууд аюул байгаа учраас байггүй ахстай гэж юу нэг дандаа. Одоо тэгээд монголч 21 хоног карантинд байгаа шүү дээ. Тэнгүүт ингээл яг 4 хааны дунд ганцаархнаа ингээд байхаар тиймэрхүү хүмүүс яг ямар хөө зөвлөгөө өгөх ёстой вэ?
Тийм хүмүүс бод айлгаас болж өгөх төлөвлөгөөний дагуу байхгүй нөгөө нэг за зугал магаш яг л адилхан гэдгээр ингээд унтаах хэрэгтэй болбоо. Тэгээд баах юм бол ялангуяа сэтгэл готрол руу ороод ирэх шинжмэн төлөвлөгөө агуулх хэрэгтэй болдог. За би өглөө хитэн цаг болсон. Тэгээд би яг ингээд өнөөдөр юм хийн ч юм уу. Тэгээд нөгөө хийх юмнаа өмнөх оройн төлөвлөх ч юм уу. Тийм байдлаа өөртөө агуулж хахлуу татлаг баттай бас байхгүй бол тэрийга бүр ингээ хаалтаа бүр ингээд яг нэг нөгөө сэтгэл готрол руугаа ороод тэрэндээ ингээд бүр юу ч хийхгүй байгаа тахсан бол огцод байдаг бүр дараад ууч төлөвлөгөө аяасан гаагаас гэж тань. Тэгээд нөгөө мэдээж хэрэг нөгөө нэг Skype тийм Zoom-ээр ч юм уу гэр бүлийнхэнтэйгээ ярих, найз нөхдөдтэйгээ холбогдох энэ тийм юмнуудыг хийгээсэй. Тийм бас яг ингээд сая гинэ санаанд ороод ирж л дээ. Японд нөгөө hikikomori гэдэг хүмүүс эдэн штэ. Тийм. Тэрний талаар та бас жоохон тайлбарлаж өгөөд бас Монгол тиймэрхүү хүмүүс байгаа болов уу? Hikikomori гэдэг чинь нөгөө юу ерөөсөө артизм бол биш ч нөгөө гэрээсээ гардгүй хүмүүс үү? Тийм ерөөсөө ингээд одоо сошиалаас өөрсдөө тусгаарлаад зөвхөн ганцаараа ингээд өрөөндөө амьдраад байдаг. Тийм нэг үйлчлэлтэй би нэг ажиллаж байсан яг Японд багт чинь 4-р курс давлгаа явуулсан. Тэгээд ээж нь яг айгүй сургууль сургуулиас хойш ерөөсөө баг ингээд өрөөнөөсөө гараагүй гэх. Тэгээ ерөнхийдөө ингээд хоолны ингээд үүдэнд нь тавьчихсан өөрөө тэгэл хэрэг идчихээ. Тэгээд яасан гэд тэр үйлчлэлтэй би бол хаалганы таанал авчихсан. Намайг ч угаасаа оруулахгүй. Тэгээд яг хаалганы таанаас яг юу мэдэрч юм хизээнээс юм болсон бэ гэх тээ. Яг мэдрэмжэндээ болсон болохоор шийдлийг олж өгөн гэхээсээ тэр хүн дотроо байгаа тэр айгүй олон зүйл ингээд хүн хилцэхгүй байгаа тэр юм гахын зүйлсээр юм хийдэг болчихсон. Тэгээд яг тэр чиглэлийн хүмүүстэй би бол дараа нь уушсан ажиллаг очиж яг хараа болсон юм гэдэг. Тэгээд бас одоо дан ганц карантин гэхгүй одоо таасаа хэллээ штэ. Аль болох бустай холбоотой байх хэрэгтэй, төлөвлөгөөний дагуу ингээл ажиллах хэрэгтэй гэл те. Тэгжээ сэтгэл зүгээ бас гоё балансыг тааруулна гэд. Тэнгүүд одоо би чинь өөр төр авъя л та. Жишээ ингээл төлөвлөгөө гаргая гэл тэгэхээр цаанаасаа л нэг тийм ямар ч мотивашнгүй одоо ингээ нэг тийм мэдээд байгаа өөрөө. За одоо би ингэх хэрэгтэй доо, тэгэх ёстой даа гэж мэдээд байгаа мөртлөөсөө ингээд өөрийгөө яг тэгж ингэж pull up хийгээд ингээд яаж чаддаггүй одоо юм шиг чинь тэр ингээд бодоод байгаа юм хэрэгжүүлж чаддаггүй тийм хүмүүсээс зөндөө байдаг бах. Одоо би ганцаараа биш баха. Хаяа одоо бас тийм яг тиймэрхүү үед одоо яах хэвтэй байдсан болоо өөртөө одоо яаж харцах хэвтэй байдсан бол гэсэн таны ажигласан зөвлөгөө ч юм уу харсан зүйл байна. Тэгэхээр ерөнхийдөө бол жижиг төлөвлөгөөнүүдийг гаргах юм бол тэр хүмүүс илүү хэрэг юутэй юм шиг аа, үүртэнтэй юм шиг аа. Яа тэгэхээр нөгөө нэг том ингээд төлөвлөгөөнүүд биччихдэг. Тэгээд тэрэндээ нөгөө нь ингээд тэрийг яаж хэрэгжүүлэх үгээ гэж бодсон. Тэгээд ерөөсөө үйл хөдлөл болгож өгөхгүй. Тэр нэг жижиг юм нөгөө допамины нөгөө гормон ялгардаг бид нэр аливаа нэг юм хийчихэнгүүт тэгэхээр нөгөө тэрийг тасаа тэгж буурж болно гэсэн. Ерөнхийдөө жижиг төлөвлөгөөгээд тэрийг хэрэгжүүлэнгүүт нь тэрний гогцоод авдаг ч юм уу. За болчихлоо амжилттай байлаа шүүгээ. Тэнгүүд нөгөө допамины ялгарлыг дэмжиж өгдөг гэсэн. Тэгэхээр нөгөө хүн чинь нөгөө допамин ялгарх гэсэн тухайн үйлдэлийг хийх дуртай болдог. Тийм. Заргалын гормоны нэг байна. Тэгээд нөгөө бусадтай харилцахтай бас нөгөө окситоцин гэх гормон байгаа. Тэрийг болохоор хайрын гормон, тэврэлтийн гормон гэдэг нэр өгсөн. Яаж байгаа юм хэрэг бид нэр бусад хүнийг ингээд тэвэрхээрээ тэр төрлийн гормон ялгардаг. Тэгээд нөгөө яг энэ гормоныг анх гаргасан эрдэмтэн болохоор өдөрт бид 8 удаа хүнийг тэвэрх юм бол хангалттай энэ төрлийн гормоныг ялгаруулсан гинэ. Тэр дэвэр бичгүй маа. Ялангуяа би бол ингээд нөгөө хүмүүс зүрх айгуу зургуу юм учраас тэгээд нөгөө 8 удаа тэвэрнэ гэж нэг тэврэхтэй хэр удаанд тэврэх юм? Тэр нэг 2 минутаас дээш юм шиг байна. Тэгдээс нөгөө тахинд яг тэр нөгөө нөлөөлөлт нь очиод гормон ялгардаг. Тэр окситоцины гормоныг бас өөр нөгөө эмэгтэй хүн бол хүүхэд төрүүлэлттэй аягүй хэмжээгээр тэр ялгаруулж байдаг. Тийм учраас нөгөө хүнд илүү наалтал гэдэг тийм үстэй нөгөө хүүхдээ гаргасны дараа хүмүүс тэрнээс бас болт юм билээ. За тэгээд хүнд бэлэг өгөхдөө бас окситоцины гормон аягүй ялгардаг.
Тиймэрхүү оронд ингээл бэлэг өгöd байх юм шүү тий. Тийм бас тэгэж аахгүй гэсэн. Тэгээд ерөнхийдөө нэг тийм ерөөсөө ажиллаа ингээд бодоод байдаг хэрэгжүүлж чадахгүй хүмүүс бол ерөнхийдөө бодсон бодлоо ингээд дахиж бодоод байлгүй зүгээр шууд хэрэгжүүлэл гэж ерөнхийдөө хэлмээр байна. Тэгээд нэг яг жижиг зорилтуудтэй тэгээд тэр зорилтуудад баг багаар ингээд хийгээд тах юм бол хүн дофамин ялгараад тэрэндээ нэг урам авах ингээд яваад байна. Монгол нэг ажиглагдсан юм нийтээрээ одоо нийгмийн үзэгдэл болсон нэг юм юу вэ гэхээр хувийн орон зай гэж юм байдаггүй, personal boundary гэж юм байдаггүй юм байна. Тэгээд тэрийг угаасаа өөртөө тэрэндээ халдагдуулж байгаа гэдэг гэдгийг мэддэггүй, бусны хувийн орон зайд орж ийн гэдгийг мэддэггүй. Тэгээд нэг хувийн орон зайд нэг зөвхөн physical орон зай гэж ойлгоод үздэг. Гэтэл тэр маань нэг маш олон дотроо хуваагдж идэг. Тэгээд бодол санааны хувийн хэлхийд гаргаж байна, сэтгэлзэн гэж байна, бэлгийн гэж байна. Тэгээ нэг хэрвээ намайг нэг юм хэлдэг хаа тэр хүнтэй ерөөс дандаа үйл явшгаа чи ингээд чи буруу бодоод байна, чи тэгэж бодох ёсгүй гэж хаавал тэр хүн бас л миний хувийн орондоо халдсан юм илэрх тийм ээ. Эсвэл би ингээд жоохон сэтгэл готрол авсан байнгу чи яагаад сэтгэл готрол авсан байгаа чи эсвэл хүмүүс тийг бахад ч юм уу тийм миний юу мэдэрхийг хэлж өгч байна гэдэг бол бас л миний хувийн орондоо халдсан юм илэрх гэдэг. Тэр манай монголчууд ихэнх нь хувийн орондоо гэж багасаа ерөөсөө сураагүй сэтгэлчүүд нь ерөнхийдөө нэг бие дагаад хүүхэд өсөж байгаа гэдэг мэдрэхээсээ илүү өөрийнхөө их мэдлийг заадаг тийм ээ чи тийг мэддэг тийм технээсээ бодоод явандаа нэг хүүхэд нь хувийн орон зай гэдэг юм мэддэггүй бусдын орон зай дураараа хаалтдаг эсвэл бусад хүн өөртөө зөв бус юм хийж байгаа тохиолдолд байдаг зүйлстэйгээ хүлээг авчихсан. Тэгэхээр тийм юмн дээр аягуулсан өөрийнхөө орон зай өөрийнхөө хил хязгаар гэж юу юм бэ гэдэг тодорхойж үзэн сурчих юм бол залуу бас юм багасаа зүгээр сурчих юм бол өөртөө айгу стрессүүдийг хүртэн жилдэг айгу багасаа гэсэн юу хэлмээр юм тийм таадаг. Тийм бас одоо тэгвэл хувийн орон зайд ингээд халтаад хахаар ямар шинж тэмдгүүд гарч ирэх үр дагавар нь би хүний хувийн орон зайд халтсан зүгээр нөгөө хүний айл нь одоо ингээд миний хувийн орон зай руу хүмүүс ингээд хаалтаад байвал одоо надад ямар үр дагаврууд гарч ирэх вэ? Одоо би ингээд сэтгэл готрол тийм нэгдүгээр стрессийн түвшин маш их өндөр байна. Тэгээ та хоёр өөрсдөө ингээд төсөөлөө үзэнгүүт чамайг ингээд чиний дургүй байхад чамд нэг хүрэх ч юм уу чамайг чиний зөвшөөрөхгүйгээр тэр хүн чиний одоо тий бүдэл бодлыг нь хасаах ч юм уу эсвэл зөрчилдөг тийм байдал үүсгэж мэдээж иргүнд айгуу дургүй тийм бухимдал үүснэ тийм ээ. Тэгээд тэр бухимдлаа гаргаж ирч чадахгүй байгаа юм бол явандаа тэр мэн сэтгэл сэтгэл асуудал айгуу үүсгэж байдаг. Тэгээ бас нэг яриандаа хэлсэн шүү дээ. Монголчууд хамгийн их одоо харилцааны асуудлаас болж хурц ирдүүлгээ авдаг гэдэг. Тэгээд тэрэн дээр ажиллагдсан баг. Тэр чинь бас мөн одоо тэр хувийн орон зайтай халбан гэдэгтэй бас айгүй тийм цогц холбоотой. Тийм бүр амар яг холбоотой баг тэрний баг үндэснэ гэх юм уу тий. Харилцааны асуудал гарч ийна гэх юм бол тийм хувийн орон зайгаа мэддэг хүн үү эсвэл мэддэггүй тохиолдолд яг тийм хувийн орон зайгаа мэдгүй байдаг хүмүүс хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгээ нөгөө үгүй гэж хэлэх ёстой үедээ заадаа болно гэж хэлчихдэг. Эсвэл нөгөө нэг хүнтэй мэдлэх үедээ уурлах хэлдэг. Өөрөө ерөөсөө илэрхийлж чаддаггүй. Тэгээд нөгөө хүн уурлах ёстой үедээ уурлахгүй тэгээ чимээгүй дуугүй өнгөрчдөг. Иймэрхүү зүйлүүд ажиглагддаг учраас харилцаатай юм байна. Тэгээд нөгөө тэрийг ингэж байж байгаа гинт хэсэрдэг. Тэгээд айгүй гэр бүл донд хэрүүл болох ч юм уу тий. Найз нөхдөд донд айгүй хатаж үздэг. Маш их хэрэгтэй мэдээлэл. Ерөөс ингээд бидний мэдрээд байгаа мөртлөө анзаардаггүй яг юм хэлээд байна. Одоо тэгвэл энэ хувийн орон зайг энэ хүмүүст яаж өгөх ёстой вэ? Хамгийн ингээд монголчууд өгмөр байгаа зөвлөгөө тань юу вэ? Нэгдүгээр би яг юу дуртай дургүй юм гэдгийг аюул сайн мэддэг байна. Тэгээ нэг хүмүүсээс энэ асуухад дургүй юм аюул сайн мэддэг мөртөө би юу дуртай гэдэг мэддэггүй. Тэгээ нэг дуртай дургуугаа мэддэггүй хүн чинь өөрийгөө угаасаа бүсэд илэрхийлж чаддаггүй тий. Тэгээд нэг ингээд хувийн орон зай нэг амар нэг хаяада болох юм шиг хаяада болохгүй юм шиг нэг юм байж үүсээд тэгэхээр хамгийн ихний алхам бол өөрийнхөө юу дуртай дургүй юм гэдгийг аюул сайн мэддэг байна. Тий. Одоо бас яг хөнгөн хэлбэрийн одоо жишээ нь сэтгэл готрол гэж байдаг тий. Одоо өөрөө зүгээр тэрийг ингээл ойр дотны хүмүүстэйгээ ярилцж байгаа л гайгүй болчдог эсвэл дуртай юмаа хийгээл гайгүй болчдог тий. Тэгэл нэг хаяал нэг
нэг гутраал нэг болоод одоо roller coaster гэдэг нь шүү дээ. Яг иймэрхүү ингээд байвал би гайгүй гэж боддог байхгүй юу? Ер нь ингээд хэвийн хүн болгол нэг туулж байгаа ч юм уу team level их гэж боддог. Тэгэнгүүт яг одоо жишээ нь ингээд мэрэгжлийн хүнд хандах гэсэн төвшний одоо сэтгэл готрол ч юм уу. Тэрийг хүмүүс өөрсдөө мэдэхгүй яваад байдаг. Яаж мэдэх ёстой вэ? Одоо би үнэхээр ингээд ганцаараа шийдэж чадахгүй юм байна. Мэрэгжлийн хүнд хандах ёстой юм байна ч юм уу. Энд чинь ингээд тийм хичээд ахаар зүйл биш штэ ч юм уу те. Ингээд ойлгох хот тэгэж өөртөө ингэж ойлгох тийм дохиог яаж мэдэх ёстой вэ? Ер нь хамгийн ихний дохио нь бол өөрийн сэтгэлийн байдал нь бусад нөгөө нэг нийгмийн амьдралд нөлөөлөд ирэх юм бол ер нь нийгмийн үнэт үзэх хэрэгтэй болж байгаа юм шиг гэсэн. Сэтгэлийн асуудлаасаа болоод хичээлдээ явахаа болох ч юм уу, эсвэл найз нөхдөйгээ уулзахаа болох ч юм уу, ажилдаа явахаа болох ч юм уу, тиймэрхүү нөгөө нэг бусад амьдралцууд нь нөлөөлөд ирэх юм бол ерөнхийдөө заавал нийгмийн үеийг авсан дээрээ илүү зүйлснээр. Маш хэрэгтэй их зүйл. Ганц өөрөө ганцаараа ингээд доотлох тий. Харин бусад төмөн нөлөөлөд ах юм бол бас явах хэрэгтэй болж байгаа юм байна шүү дээ. Анзаарах хэрэгтэй. За. Маш гоё явжээ. Айгу тийм чухал айгу тийм deep ороод байна. Зүрх рүү тий. Айгу тийм үнтэй. Бас өөр юм байна гэдэг. Тэр бид подкаст аа. Тий. Өмнө нь нөгөө нэг сэтгэл готрал гээл depression, mental health гээл тэ сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар подкаст хийж яхад айгүй хангалттай байсан. Ер нь хамгийн хангалттай сэдв байсан тий. Тэгээд нөгөө нэг пол энтер аваад хүмүүсээс асуусан аахгүй юу. Тэгээд хэрэг сэтгэл готралтай байдаг вэ? Өөрийгөө ингэж ямар нэгэн асуудалтай гэж боддог уу гэл тэгэнгүүт баг ихэнх нь yes гээл хариулаад бүр тийм гээл хариулаад тэгээд яхаа мэддэггүй бас ялгааг нь ойлгохдоггүй хүмүүсээс зөндөө байсан. Тэгээд бас бидний одоо энэ хүү гоё Zoom одоо дугаарчнаар гаргаж байгаа. Тэгээ илүү ингээд бас нөгөө нэг царайг нь хараад сонсоод ярих бас илүү гоё ингээд interaction үүсгэнэ гэж бодоод хоёр дахь ингээд сэдвэрээ бас заавал ингээд сэтгэл судлаач ингээд мэрэгчлээ хүнийг оруулъя гэж тэгээд оруулсан байгаа. Тэгээд бас айгүйх хайжсаа хариултуудаа аавна гэж найдаж байна хүмүүсийг. За тэгээд гурав дахь одоо яг сүүлийн гоё section руу орох уу. Энэ бас таны хувийн талаас бас мэдхийг хүсэж байгаа нэг хэдэн асуулт бэлдсэн байгаа. Шууд хариулаад явна шүү. Та бити бодоорой. Яг ингээд шууд аль нэгийг нь сонгох хэрэгтэй асуултууд тий. За би гаргаад ирье. За та одоо адилхан ингээд одоо нэг Harry Potter гэж шаавь. Тэгэх юм бол та киног нь үзсэн дээр үү эсвэл номыг нь үзсэн дээр үү? Киног. За яагаад? Шууд тий. Дүрслэхэд арай амар идэм болов. Номын уншихад ч юм дээр character нь ямар хүн бол гэл яг орон тийм нөө дүрслэх бодох орон зай байгаа ч гэсэн би болохоор бэлэн хариулт бэлэн яг юм хүн байгаа гэх тэрийг нь хадах хүсэл айгүй юм биш. Аха. Окей, nice. За том хотод амьдарсан дээр үү эсвэл жижиг хотод амьдарсан дээр үү? Big city, small town. Том хот. Илүү гоё юу гэж юу? Тухтай гэж юм байдаг. Би нэг юм айгуу чөлөө цагаараа бүр амар их хийх дуртай хүн ингээд ерөнхийдөө гистэй зүгээр л чаддаггүй юм баггүй. Тэгэнгүүт нэг том очиж угаасаа галерей, музей, тэгэл кофе шоп нь хитэн төрлөөрөө те хийх юм айгуу байдаг учраас тийм гоё. Окей. За гадуур гоё тансаг дейтэнд явсан дээр үү эсвэл гэртээ гоё чийлэрсэн дейтэнд хийсэн дээр үү? Болцоо. Гадуур. Тэрч бааса хамгийн тансаг. Яа тийм танаа олон дараад. Тэгээд яг тайлбар хийж авсан. Олон. Тэг. Гоё штэ тайлбарлах. Яг нэг юу яаж болох вэ? Үеийнхээ ямар төвшин байгаа гэдгийг хамаарах хэрэгтэй. Эхэндээ бол байж гадуур айгүй юм хийх тусмаа гэх юм уу бас тийм амар awkward амар хэцүү яхаа мэдгүй тийм юмнуудад арай байх гэсэн үг шүү дээ. Тэгэл яг яванда би биндээ дасууд ирсээрээ бас хэлээ тийштэй. Гэхдээ бас бодлоо юм би ер нь хансаг. Ер нь байлаа. Ер нь байлаа бодоод ирсэн хотлаа юм. Айгуу гоё штэ. За тэгвэл үнэл хэлээгээ. За дуулах уу бүжгэлэх үү? Дуулна.
Ер нь дуулах дуртай. Караокед тоо. Дуртай гэж яа. Бүжиглэж чаддаг болохоор дуулах юм дээр. Аха. Энэ бас их сонирхолтой асуулт гэж бодож байна. Гэртээ ингээд чөлөөтэй одоо ингээд хичээлээ хийсэхийн дуртай юу эсвэл ингээд заавал ингээд одоо номын сан ч юм уу эсвэл кофе шоп ч юм уу тийм газар илүү ингээд хийх. Кофе шоп. Нэр тэр ягаад би бас ингээд гэртээ ерөөсөө олигтой хинч байхгүй айгуугаа чөлөөтэй сууж байгаа байж хийж чадахгүй байж ингээд хүн ингээд айгуу тийм дуу шууттай ингээд нэг тийм одоо нийгэмсэн тийм газар хичээлээ айгуу тийм сайн гэдэг байхгүй би амар гайхдаг тэр бас сэтгэл зүйн нэг тийм юу энэ дээрээс та гэрс комент өгөөч тийм бас яг хүүхнийхээ нөгөө нэг өсвөртэй анх баг байхаасаа ер нь хичээл хийхдээ ямар орчин хийдэг байдаг гэдгийг хамааж болох. Тэгээд бас нөгөө нэг хажууд нэг чимээсээ байна гэдэг хүн байна гэдэг маань ер нь тийм тахинд аюулгүй мэдрэмжийг мэдрүүлчихдэг. Тэгээд нөө чив чимээгүй байхад хүн чинь ингээд гинт аюул гинт гараад ирэх юм шиг тийм мэдрэмжүүдийг мэдээ. Тийм бас нөлөөлдөг баг. Вау. Окей. Кофе шоп тарай хийгээд байдгийн. Би болохоор яг ингээд шүнл ерөөсөө хичээл хийгээд байдаг шүү дээ. Өдөр ерөөсөө хийхгүй гэртээ хараа. Ерөөсөө өдөр ингээд ямар ч хүсэл төрдгөө. Тэгэл яг ингээд шүн 12 өнгөрөөл тэнгүүд яг хичээл хиймээр санагдал тэгэл ихтэй. Хамаг даалгаар бүх спорт дандаа шөнийн цагт бичигдсэн байгаа. Динэмтэй нэрэ холбоотой нэг өглөөний хүн гэр олон цаврал номнод байдаг тий. Тэрийг болж байгаа залуу хүмүүсний амар тэнээс болоод бити стресстэй гэж хэлмээр яа тий судалгаан дээр угаасаа залуу хүний биологийн идэвхждэг цаг нь шөнийн цаг байдаг. Тэнгүүд нөгөө байгалийн хуйлтайгаа бүр нэг сүргэлдэж байгаа юм шиг би заавал өглөөний хүн болно би номыг уншаад өглөөний хүн болно тэгээд зэро заавал хатахгүй асууж байгаа. Тэр сонсоод нөгөө нэг угаасаа тийм асаахаас болсон өглөө илүү их идэвхждэг болчихсон. Тэгэхээр орой харин дижин идэвхжээд хамаал залуу байгаа юм шиг. За санаа зовоодсэн. Тэгвэл санаа зовох байлмаар юм. Баярлалаа. За. Харуу цагаан уу? Цагаан уу? Яагаад гэж ядаргаатай. Өөрөөр хэлбэл бодлоо. Ихлээр толгойд хар гэж бодчихсон. Гинэд амар цагаан байгаа. Энэ нөгөө яг юу л та. Тэр өөрөө өнөөдөр стилээр инээд хоорсон нөгөө нэг хүн шидэт 8 малгай энэ гэх юм малгайны юу яриад идэв штэ. Аха. Тийм нөгөө альва юмыг харахтаа эхлээд нөгөө одоо зөвхөн хамыг гэсэн цагаанаар буцсныхаа дараа бусад өнгөөр бодох юм бол бусад өнгүүд нь илүү тод харагдаж штэ. Тэгээ яг өөрийнхөө өнгөөрөө хэсэл хараараа эхлээд бодчих юм бол бусад өнгөнүүд маань ингээд хойлолдоод яг өөрийнхөө гоё өнгөөрөө харагдаж байгаа. Тэгээ энэгээр яг зүгээр зөвлөд юу хийж байгаа юм бэ гэхээр альва зүйлийг харахтаа эхлээд цагаан буюу давуу талыг харчих юм бол бусад зүйлүүдийн илүү ингээд гоё өнцгөр нь харах боломжтой гэдэг утгаараа альва зүйлийг цагаанаар харъя би гэсэн цагаан гонд орчих яав. So nice. Тэнгүүтэл зарим хүмүүс ч одоо ингээл all black эсвэл ингээл orange is the new black юм уу гэх нэг black-ийг амар том ингээд нэг онцлоод байдаг ч тийм. Тэр одоо бас одоо сэтгэл зүйтэй ямар нэгэн холбоотой зүйл байд юм уу эсвэл зүгээр л cool гэж боддог болохоор тэгдэм болоо та юу гэж боддог вэ? Тэрний яг хариултыг сайн мэдгүй нь улаан өнгө бол яг нөгөө хүний угаасаа харааны цэвэрлэгийг ашиглаад хамгийн нөгөө бусад өнгөнүүдээс ялгах чадвартай өнгө гэдэг. Тэгээд улаан өнгийг нөгөө stop sign ч юм уу эсвэл нөгөө KFC McDonald's энэ ч бүгд улаан өнгөтэй байдаг. Тэгээд тийм өнгөний бас нэг онцлогийг л ашигласан баг гэж. Аха. Окей. За. Wine or эсвэл beer үү? Wine or beer? Wine. Wine уух бас сэтгэл зүйд сайн гэсэн үнэн үү? Үнэн. Жаахан дэмжээд өгөөч. Тэр угаасаа wine гэдэг нэг дуртай хүн учраас ерөнхийдөө wine гэхлээр тэгээд wine нэг хаяад үстэй гэснээр та тэг өөрөө стресс яаж тайлбарлах юм тэгээд wine. Аха. Тэгээд яг буруу үлгэр дээрээ дагуулдаг гэдэг. Хүмүүс ингэж сэтгэл хөдлөлт болохоор арх ууж гаргаад идэв штэ стрессээ. Тэр яг үр нөлөөтэй. Асуудлаас зогцоогийн нэг хэлбэртэй юм гээд байгаа л. Тэгээд хэрвээ нөгөө нэг арх уусныхаа дараа тэр асуудал нь
ерөөсөө орон мөргөө алга болох ч юм уу эсвэл асуудал нь айгүй үүднээ шийдэгдээд ахын бол тэр яг хөө зөв шийдэл байж болно. Гэтэл сэрэснийхаа дараа дахиад нэг асуудлаа бодоод дахиад нэг асуудал хүндрээд ахын бол айгүй зураг харагдана. Зүгээр төр зургийн л мартахын тулд хэрэгжилж байгаа юу юм бэ те? Түүл гэх юм уу те? За та invisible нүдэнд харагдахгүй болохыг хүсдэг үү эсвэл хүний бодлыг уншихыг хүсдэг үү? Супер павер байсан бол invisible юм болов. алга болох уу? Алга болох тийм. Та алга болоод яг юу их гэдэг. Яг яах гэдэг. I'm not гэдэг. Тийм бэ. Бодол хүний бодлыг уншаад үзэн надад нэг тийм хэрэгтэй байхгүй болохоор энэ онд алга болоод тий. Мамаа бити анзаараастай хүмүүс тийм ингээд юм байна хийгээд байдаг. Хүн яг мараад юм хийх юм бол ингээд хүмүүс яг энэ талаас ингээд тийм. Аха. Тэгээд та сэтгэл зүйч юм чи угаасаа хүний бодол уншдаг бах уу? Бараг анзаардаг. Уншнаа. Тэр сэтгэл зүйч нарын ерөнхийдөө хамгийн өөртөө нэг асууснаа тавьж авах гэсэн нэг юм байдаг. Ерөөсө бодлыг уншиж болохгүй хүний таамаглал гэж байна. Тэ уншна. Окей. За тэгээд маш их одоо financial те санхүүгийн хувьд ингээд гоё rich болохыг хүсэж байна уу эсвэл ингээд гоё статус те social status энэ жоох эвгүй асуулт үгүй за яг зүгээрээ за яг зүгээрээ мөнгө ах уу гоё өөр хэмээн түүлтэй мөнгө яа, юу юм бэ? Social status надад нэг хэрэгтэй хэсэг. Би өөрөө нэг мэрэгжлийнхаа топ нь авах болохоос яг ингэж юу гэх юм өсвөрийн лидер болох юм. Тэгээд ийм юм надад нэг чухал биш. Яг мөнгөөр бас нэг ажиглалыг хөдөлгөж авах гэдэг аргууд байдаг шүү дээ. Тэгээд мөнгө нь байгаа юм. Ажиглалаа хөдөлгөж авах чинь нөгөө нэг фрэнд тэр мөнгөтэй олон хэдэн найзууд хөдөлгөж аваад тэднийг нэг бат хийгээд яг таанаж болгосон гэдэг. Наацсан бас их гоё онол шүү те. Ад жаргалыг худалдаж аавна гэд те. Бас яриул ярихаар л гэхдээ яг цаг дуусгаад энэ сүүлийн асуулт. За та илүү гоё ингээд том networkтэй те. Одоо ингээд танил олон ч юм уу гоё ингээд network ихтэй team байсан дээр гэж боддгоо эсвэл ингээд цөөхөн хитэн сайн найзтай байсан дээр гэж боддгоо. Цөөхөн нөгөө байгаа юм чинь одоо network-ийн жоохон хэрэгтэй л ах шүү. Тэгээд айднаа. Элэснэ. Бүр гарцаагүй. Манай эд байж тань. Гарцаагүй нэгийг сонгоо гэвэл алийг нь сонгох бай. Батны хэлбэрүүд тий. Гэхдээ дээ нэг юм дүүж чаддаггүй болохоор бас network юм гэж юм. Тийм. Угаасаа найзууд бол нэрнгээсээ бас байж л байна гэж бодоод бас networking-га илүү үздэг хүмүүс байдаг л та. Тэгэхээр тийм нөгөө өмнө нь би нэг хэлсэн би нөгөө юм айгүй хийх дуртай янз бүрийн activity энэ хийх айгүй дуртай. Тэнгүүд нөгөө нэг хитэн найз одоо жишээлбэл нэг хоёр найзтай байлаа. Тэр хоёрыг байнга хийх ингээд таарч ингээ яваа гэдэг ингээд ахаар хэцүү лаасах гэж бодоод тэгээд тариалж зүгээрсэн. Найзууд дайсан шүү гэдэг юм даа. Гоё асуултууд байна. Тэгээд таны талаар бас илүү ингээд зөвхөн мэрэгжлийн талаар бичсэн хувь хүний талаар гоё ямар үзэл бодолтой гэдэг чи илүү гоё мэдрэх байхгүй юу? Тэгэхээр бас их чухал гэж бодлоо. За тэгээд сүүлийн маань асуулт одоо энэхүү бас манай подкастын нэр маань болдоггүй бор бодлоод гэдээ бас бид нар айгүй нэрэндээ дуртай их онцгой гоё нэр гэж боддог. Тэгээд орж ирж байгаа бүх зочдоосоо ингэж бүгднгээс нь асууж байгаа төгсгөлд нь. Тэгээд одоо жишээ нь заавал Монгол гэхгүй за ер нь ингэж сонсож байгаа хүмүүст ч юм уу те эсвэл өөрийн ингэж таны дотроо ингэж нууцхан бодож явдаг болдоггүй бор бодлууд байвал бидэнтэй хуваалцаач гэж хүслээ. Одоо тэгдэг болоосоо ч юм уу, ийм байгаасаа ч юм уу те. Одоо саяны нэг personal boundary гэдэгтэй адилхан жишээ гэхдээ илүү ингэ том зургаар харуул.
Ерөнхийдөө нэг биед гэрээд төрөөд гэдэг хэрэгжүүлсэн гэдэг юм уу залуу хүмүүс ялангуяа хандаж ирнэ. Та хэдийн гол нэг сонсдог хүмүүс нэг залуу хүмүүс гэсэн. Энэ яагаад тийм амар чухал юм бэ гэж сэтгэл хөдлөлттэй гэсэн юм аа гэдэг нэг хүн тийм хүүхэд насны заргал гэж үүдэг. Тэрнийхээ дараа ганцаараа байх заргал гэж үүдэг. Тэгээ ганцаараа байх заргалын дараа хосын заргал гэж гаж ирдэг. Гэтэл нөгөө манай монголчууд ихний тохиолдолд хүүхэд байх заргалаас шууд хосын заргал руу орчдөг. Тэгээ хосын заргалтай хүн л болсноогоо нөгөө хосын заргалынхаа нөгөө өмнөх буюу ганцаараа байх заргалыг бүтээж эхэлдэг. Тэгээ тэрнээсээ болоод нөгөө гэр бүл хүнтэй ялангуяа хүүхэд айгүй хохирж үлддэг учраас тэрийг айгүй сайн бодлоод зөв шийдвэртэй залуу хүн өөрийнхөө эхлээд юу дуртай, юу дургу, юу чаддаг гэдгийг айгүй сайн мэдээд өөртөө цаг гаргаад техник бодлосож хөгжснийхаа дараагийн алхам чухал алхамыг ороосэй гэдэг хэлмээр байна дөө. Nice. Гоё хэллээ. Энэ эсхийг л сонсогчд минь цээжлээд гоё скриншотлоо даваарай. Маш чухал шүү. Энэ эсхийг л ороод юм шиг. Бараг тий. Бусдыг яг сонсч болно дараа нь гэдэг. Энэ эсхийг чухал шүү. За таны тэгээ ярьжсэн зүйлнээс бас бага нас маш чухал юм байна гэдгийг айгүй анзаарлаа. Бага насндаа ийм байсан зүйлүүдийг хүртэл сэтгэл зүрэг дагж явдаг учраас бас багасаа хүүхдтэй бас анхаарах хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлт гээд бас маш олон ингээд чухал зүйлээс хамарч манайхан сонсож байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд ер нь бол айгүй гоё цаг нь яг таарлаа гэж бодож байна. Яг нэг цагийн гоё яриа хийж чадлаа. Тэгээд бид нараас аль болох богино хугацаанд айгүй тийм хэрэгтэй мэдээлэл бусдад хүргэх гэж оролддог байгаа. Тэгээд та бас үнэтэй цагаасаа хуваалцаад биднэрт айгүй тийм маш чухал ингээд айгүй тийм хүсэгдэж байгаа юм чинь бас сэдвтэй. Ингээд ярилцж өгч бид нартай гоё туршлага мэдлэгээсээ хуваалцсан маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд хоёр дахь сизний маань одоо 2 дугаар дугаар өгөр өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай гэж хэлье сонсогчдоо. Баярлалаа.